GCI-ийн Аз номхон далайн бүсийн баг хурал энэ сарын 12-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтанд 70 гаруй орны 5,000 орчим манлайлагч, энтерпренер, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцохоор Монгол улсад зочлох юм байна. Дэлхийн улс орон бүрийн залуусыг өөртөө нэгтгэж чадсан GCI-ийн хамгийн нэр хүндтэй баг хурал манай улсын нийслэл Улаанбаатар хотод маргааш эхэлнэ. Тус хурал нь GCI байгууллагын дэлхийд даяарх залуусыг эерэг өөрчлөлт хийхэд урайлан дуудаж байна. За энэ удаагийн чуулганы маань онцлог гэвэл Монгол улсад болсон хамгийн том олон улсын чуулган гэдгээр нэгдүгээр онцлогтой байгаа. За бид нар одоогоор 52 орны 4700 залуучууд бол манай чуулганд оролцохоор бүртгүүлж их оронд минь одоо эхнээсээ аачлаад ирсэн байна. За бид нар 2025 оны Аз номхон далайн бүсийн чуулганы 3 онцлогтойгоор зохион байгуулахыг хичээж ажиллаж байгаа. Одоогоор 33 дахь жилдээ үйл ажиллагаа эхлээд явж байна. 17 салбар байгууллага байдаг. Хотод 12, орон нутгийн 5 салбар гэж байдаг. Одоогоор идэвхтэй залуу гишүүд 40-с доошны залуу идэвхтэй гишүүд бол 1410 гишүүн байдаг. Төсөл хөтөлбөрийн хувьд 2025 онд бол нийтдээ үндэсний байгууллагатай салбар байгууллагуудын төсөл нийлээд 60 гаруй төслийг нийгэмдээ хэрэгжүүлээд явж байгаа. So GCI stands for Junior Chamber International. GCI байгууллага нь өөрөө 18-аас 40 нас хүртэлх залуучуудын дэлхийн байгууллага гэдгээр онцлогтой. За тэр дэндээ үндсэн үйл ажиллагааны чиглэл болон зорилго стратегийн хувьд бол бид амьдарч байгаа дэлхийгээ илүү сайхан болгохын төлөө зорилго чиглэлд нэгддэг ийм идэвхтэй иргэдийн нэгдэл гэж нэг талаасаа бас ойлгож байна. За энэ жилийн тухайд бол анх байгуулагдсан цаг мөчөөс хойш ингээд 110 дахь жилийнхаа ойртойгоо бид энэ цаг мөчөд бас золгож байгаагаар онцлогтой. In Asian Pacific. 2025 оны Аз номхон далайн бүсийн чуулганаар тогтвортой хөгжил, дижитал шинжилэл, бизнесийн түншлэл, соёлын солилцооны зэрэг 140 гаруй арга хэмжээ сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү чуулганы хүрээнд Монгол улсад нислэг, зочид буудал, нийтийн тээвэр, харуул хамгаалалт, даатгал гээд 18 сая орчим долларын орлого орж ирэхээр тооцоологджээ.